сонсогч та даваа гарагийн тэнглэг хөтөлбөрийг сонсож байна. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Залуусын нандин хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үйл хэрэг гэрэл дэрээдүгээр хамтдаа зочилцгоё. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. За даваагаргийн төгсгөл шууд хэлбэртэй хамтдаа байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр энэ цаг мөчид маргааш өнөөдрөөс эхэлдэг радио нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ нэвтрүүлэгт ямар ч очиж өргөцсөн бэ? За ямар төлөөлөл хүрэлцэн ирсэн бэ гэдгийг эхлээд сонсогчтой хүрэхээс өмнө өнөөдрийн зочныхоо онцлогийг за тодорхой хэмжээнд танилцуулаад эргээд студид ирсэн зочноо та бүхэндээ танилцуулгая. Сонсогч та бүхэндээ карьер хөгжлийн төвийг танилцуулж байна. Тус төрлийн технологийн дэвшлиг ашиглан өөрийгөө нээж хөгжүүлэхийг хүссэн хүн бүрийн ухаалаг зөвлөх нь байж Монгол хүний үн цэнийг нэмэгдүүлэх зорилготойгоор ажилладаг. Хувь хүн өөрийгөө таних болон ажил мэргэжлийн сонголтоо өөрийн онцлог зан чанар, авьяас чадвар, сонирхолтой тохируулан сонгоход шинжлэх ухааны үндсэлтэй арга технологиг ашиглаж өөрийгөө эрт таних мэдснээр өөртөө хариуцлагатай өөрийнхөө хөгжлийн төлөө тасралтгүй хөгжих ирээдүйн ухаалаг иргэн ухаалаг хөрөнгө оруулалтыг бий болгох юм. Карьер хөгжлийн төв нь Америк нэгдсэн улс болон Их Британий сэтгэл зүйн сорилын хороогоор баталгаажсан олон улсын баталгаатай тестийг албан ёсны эрхтэйгээр ашиглаж байна. Үүнд хувь хүний онцлог шинжийг 5 хүчин зүйлийн загвараар тодорхойлох тест, мэргэжил сонголтын тест, ажлын байран дэх хувь хүний онцлогийг тодорхойлох тест, ямар төрлийн шинжлэх ухааны салбарыг ойлгодог болох тест, сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамжийн тест, борлуулалтын ур чадварыг тодорхойлох тест, менежерийн ур чадварыг тодорхойлох тест, бизнес эхлүүлэх, эрхлэх ур чадварын тест гэх хүнийг боломжит бүх талаас нь тодорхойлох чадамжтай олон улсын тестийг ашиглан тодорхойлж зөвлөгөө өгдөг. Сэтгэл зүйн тест нь 80-аас 90% нийцэлтэй гардаг бөгөөд өөрөөр хичээвэл өөрчлөн сайжруулах боломжтой. Тэрхүү боломжийг бид танд нээж өгье. Мэргэжлийн сонгох гэж байгаа хүүхдүүд өөрийн карьераа өөрчлөх хүсэлтэй байгаа хүмүүс, хандлага ур чадвараа бүрэн таних хүсэлтэй хүмүүс тус төвд хандсаар цаг алдахгүй түргэн шуурхай хүссэн мэдээллийн авч шийдвэр гаргахад тань туслах зөвлөгөөг мэргэжлийн карьер зөвлөхөөс авах болно. Сайн нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг надтай үлцэн шиг хамт хөтлөе болох болно. За студид ирсэн зочноо хоёлаа танилцуулъя. За өнөөдөр манай студид зочноор ирсэн бүсгүй бол за карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх оюу урагдсан ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За маш их баярлалаа. Тэгэхээр сая бол карьер хөгжлийн төвийн танилцуулгыг манай сонсогч залуучууд одоо сонссон маш олон төрлөөр хүмүүсийг тодорхойлдог их сонирхолтой аргачлалтай ажлыг хийдэг юм бүсгүй урагдсан ирсэн байна. Өнөөдөр бас хавар цаг ирж байгаа. Одоо 3 дугаар сар гарсан байна. Тэгэхээр өнөөдөр бид юуг илүү дэлгэрүүлж сонсогчтойгоо ярилцах вэ гэхээр одоо хавар болоод ирэхээр эсэлтийн ерөнхий шалгалт гэж ярьдаг. За бидний дүүнер за тий дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийн тухайд мэргэжлээ сонгох улирал бол яг ирдэг штэ. Тэгэхээр ээж аавуудын тухайд хүүхдүүдэд ямар мэргэжил эзэмшүүлэх тал дээр нь маш их санаа зовж байгаа. За хүүхдүүд ч гэсэн өөрсдөө яг цаашид юу хийдэг, ямар хүн болохоо бас яг одооноос бодож эхэлж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр яг бид сонгоод. За ер нь бол яг карьер хөгжлийн төв гэж жохон ямар төв байдаг бэ? Энэ төвийнхөө үүсэл гарлын тухай. Сая бол хэд хэдэн зүйлүүд ерөнхийдөө дурдсан бол илүү дэлгэрүүлээд яриад эхлэх хөө. За манай карьер хөгжлийн төв болохоор 2017 оны 4 сард үүсгэн байгуулагдсан. Одоо 2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ ерөнхийдөө 10 гаруй төрлийн сэтгэл зүйн тестээр хувь хүний ур чадвар авьяас төрлөх зан чанар зэрэг зүйлүүдийг тодорхойлж өгдөг. За тэгээд хамгийн гол нь сайн нөө мэргэжил сонголт гэдээ ирлээ шүү дээ. Тэгэхээр манай төлөвлөлөөр яг юм хүүхдүүдэд зориулсан мэргэжил сонголтын 3 багц тест гэдэг байхгүй. Тэрийгээ илүү төлхөө яриад өгч байна. За ер нь бол хүн ер нь хүүхэд ч гэлтгүй хувь хүн өөрөө мэргэжил сонголтын дээр хамгийн их ойлгох хэвээр анхаарах хэвээр зүйл нь тэр хүн өөрөө би хин юм бэ гэдэг л асуулт байгаа байхгүй. Тэгээ хүн ингээд яг
би нэг иймэрхүү зан чанартай хүндээ за би хүнтэй ярих дуртай хүндээ ч юм уу те эсвэл би илүү зураг зурх дуртай хүндээ ч юм ингээд нэг өөрийгөө тодорхой хэмжээнд мэддэг, эцэг их нь мэддэг, найс нөхөн мэддэг те. Тэгэхээр эхний ээлжинд ер нь бол тэр зүйлүүдээр тэр хүмүүсээр өөрийнхөө даваа султал чиний онцлог юу юм те зан чанараа сайн тодорхойлуулаач. Дараа нь ерөнхийдөө манай төв дээр ирээд те яг энэ сэтгэл зүйн тестийг өгөөд те ерөнхийдөө чи ямар зан төлөвтэй хүн зан төлөвтэйгээ ойролцоо ажил мэргэжлээ сонгож чадсан хүн л амжилттай амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө л мэргэжлээ сонгохтой гол нь биш өөрийгөө танихтай гол нь байгаа байхгүй. Тэгэхээр мэргэжил сонголт бол 12 дугаар ангиа төгсөөд ерөнхий боловсролын сургуулаа төгсөөд сонгогддог зүйл. Тэгвэл өөрийгөө энэ таньж мэдэх ер нь ямар чиглэлд илүү их авьяастай, ямар зүйл хийгээд цаашид их ад жаргалтай, амжилт бүтээлтэй ажиллах вэ гэдгээ хэдээс хэдэн насны хооронд одоо тодорхойлуулбал илүү зохимжтой байд юм болоо. За тэгэхээр яг хүн болгоны хувьд энийгээ таньж мэдэх хугацаа нэг өөр өгдөг те. Гэхдээ ер нь бол одоо сэтгэл зүйн шинжилгээ ухаанд 3 нас гэж ярьдаг шүү дээ. 3 наснда хүүхэд бол хүүхдээ сайн ажиллах юм бол ер нь ямар мэрэгжилтэй, ямар хандлагатай, ямар хүн болох нь их тодорхой болсон байдгаа гэд. Дараа нь болохоор манай төвөөс болохоор юу гэж бодож байна вэ гэхээр ер нь 5 дугаар ангид ороод 5 дугаар ангид шилждэг шүү дээ. Багаас дунд руу. Яг тэр үед ер нь аягүй сайн тодорхойлчих хэрэгтэй. Тэр хүүхэд аль тал руугаа илүү хөгдөлтэй байна гэдгийг эцэг их нүгэ болоод багш нар нь анзаарж байгаа шүү дээ. Тэгээд тэр чиглэлээр нь хүүхдээ хөгжиж сонирхчих гэж байгаа юм дээр нь хөгжүүлээд яваад хараа аяндаа хүүхэд ямар чиглэлээр явах вэ гэдг нь уг нь тодорхойлчихж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь тэр хүүхэд оюуны чадамж нь хэрэг ерөн шинжилгээ ухаан, сайенс, одоо математик инженерийн чиглэл юм уу, эсвэл нийгэм боловсрол эрүүл мэндийн салбар юм уу гэдэг энэ өөрийнх нь оюуны өгөгдлийг нь тодорхойлоод авчих юм бол яг тэгээд өөрийнхөө сонирхлын дагуу өгөгдөлтөд хослуулад явбал уг нь мэргэжил сонголт хамгийн оновчтой болох гэдэг юм л та. За битэрийн тухайд гэх юм бол яг одоо сонсогчтойгоо магадгүй зарим нэг үзэгчтэй битэр идэлхэн ижил төвшөнд ойлголттой байсан. Карьер хөгжлийн төвгээд энэ тухай ойлголтыг бол өмнө нь бол тэр болгон сонсож байгаагүй. Гэхдээ карьер хөгжлийн төвийн тухай судлаад ирсэн чинь маш эерэг зүйлүүд маш олон байт юм билээ. Тэгээд тэнд гарч байгаа өөрчлөлтүүд, тэрэнд сэтгэл битсэн хүмүүсийн одоо бодлоос нь ингээд авах юм бол карьер хөгжлийн төв дээр очиод өөрийгөө хэн бэ, би ямар сонирхолтой вэ гэдгийг тодорхойлох юм бол цаашаа амжилтанд хүрэх маш их боломжууд байт юм байна гэдэг. За тэгвэл карьер хөгжлийн төвд хэрхэн яаж очиж өөрийнхөө одоо тестүүдийг хэрхэн яаж бүгэлгэх үү, ямар үр дүнтэй хэдийн хугацаанд гарах вэ гэдгийг бидэнд болоод манай сонсогчдод танилцуулъя. За ерөнхийдөө бас өнөөдрийн сэдвийн мэргэжил сонголтчоос тэрэнд нь бол баярыг түрүүн бас ярьж байгаа хэрэгтэй байна тий. 3 төрлийн тест хүүхдүүдэд санал болгож байгаа. Хүүхдүүд маань тестээ ер нь очиод нэг цаг орчим хийх боломжтой. Тэрэнд нь ямар тест ордог вэ гэхээр яг төрөлхийн зан чанарын одоо хувь хүний суур зан төлөв нь ямар юм тий. Эцэгхээс ямар зан төлөв өгүүлж авсан тэрийг нь гаргадаг. Тест хоёр дахь тест нь болохоор STEM non STEM гэдэг нөгөө нэг science, технологи, инженери, математикийн чиглэлийн хүмүүн үү биш үү гэдэг юм тодорхойлдог тест байгаа. 3 дахь төрлийн тест нь болохоор өөрийнх нь ажил мэргэжлийн сонирхлын чиг баримжааг тодорхойлдог тест байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ хүн ийм зан төлөвтэй, ийм оюуны одоо чадамжтай, тэг боломжтой, дээрээс нь ийм сонирхлын давуу хөгжсөн байгаа учраас энэ 3 зүйлийг хослуулах юм бол тэ энэ хүүхдэд ийм чиглэлийн, ийм салбарын, ийм ажил мэргэжлүүд хамгийн нийцтэй байгаа мэнэ гэдэг тэр чиглэлийг манайх гаргаж өгч байгаа. Хэдийн хугацаанд одоо очиод тест болоо гэхэд очиод нэг цаг тест бүглэн ажлын хариу бол ер нь 1-2 хоногтой гарчдаг. Тестийн хариу нь. Тэгээд манайх тестийг одоо зөвхөн таны тест юм байна гэд өгчдгөө. Яг тэр хүүхдийнхаа эцэг эхтэй хамт яг цаг орчим зөвлөгөө өгдөг тестийн үр дүн дээр. Тийм. Бас тестийн үр дүн дээр нь дэлгэрүүлээ зөвлөгөө өгдөг байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тестийг л үнэн зөв бүглэх нь хамгийн чухал. Тийм, тэр хамгийн чухал. Одоо жишээлбэл ээж аав эцэг эхчүүдийн үед яг одоо хүүхдээ сэтгүүлч болгоё, хөтлөгч болгоё, аль эсвэл өөрийнхөө ажиллаж байгаа мэргэжил салбартаа оруулъя гэсэн чинь зорилготой хүмүүс байдаг. Хүүхэд тэгэхээр арай өөр чиглэлээр сонирхоод байгаа юм шиг, ээж аавын мэргэжилд дургуйч юм шиг, ээж аав хэлж байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эргэлзээнүүд маш их байгаа л да. Одоо ч гэсэн өөрөө хавар ирсэн төгсөж байгаа хүүхдүүдийн ээж аавд бол хүүхдээ нэг аюулгүй шиг сургуульд оруулах гэсэн нэг одоо нэг хэлний мэргэжилтэн болгочих гэсэн гэж бодож байгаа хүмүүс маш их байдаг. Энэ хүмүүсийн эргэлзээг хэрхэн яаж тайлах юм бэ гэхээр магадгүй одоо карьер хөгжлийн төвөөр үйлчлүүлснээрээ өөрийнхөө оюун санааны сэтгхүйг
одоо тайлснараа тайлж болох юм шиг надад санагдсан. Энийг бас жоохон дэлгэрүүлээд хөө. Тэгээ яг манад ерөнхийдөө яг таны хэлсэнчлэн асуудалтай хүмүүсээ хэрдэг л те. Хүүхэд өөрөө хэн болохоо мэдгүй те. Зөвхөн аав ээжийн чиглүүлснээр л явж байгаа. Гэтэл зарим хүүхдүүд хэн болохоо мэдсэн би тийм болно гэж хүчтэй хүсээд хаад эцэг их нь зөвшөөрдгөө. Тэгээ зарим нь болохоор манайх бол удмаараа эмчүүдмаараа багш те. Тэгээ хүүхдтэй энэ мэрэгжил торох нүгөө юу ч юм уу яг иймэрхүү байдлаар ирдэг. Гэхдээ тэмцэнээс яг аав ээж хүүхдүүд тийм одоо манад ирснээр ерөөсөө л энэ дайныг те энэ асуудлыг аюу шийдвэрлэх бүрэн боломжтой. Ерөөсөө таны хүүхэд чинь ийм зан чанартай юм биш те гэд эцэгчүүд өөрсдөө мэдж байгаа учраас тэрийг шинжилгээ ухааны үндэслэлтэй гаргаж ирээд тийм болохоор таны хүүхдэд ийм ажил мэргэжил нийцтэй байгаамаа гэж байгаа тохиолдолд ер нь бол хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол юу байдаггүй. Байдгүй яа. Тийм. Өсвөр насны хүүхдүүдийг жишээлбэл ээж аавуудаа сэтгэл зүйчдэр аваачаад ч юм уу ингээд ярилцдаг. Тэгвэл танай одоо байгууллагуудаар очсноор бол шинжлэх ухааны үндэслэлтэй гэдгээрээ илүү их онцлогтой. Тэгээд тодорхой хэмжээний тестүүд бүгдээрээ илүү онцлогтой. Жишээлбэл сэтгэл зүйчээс өөр ямар одоо онцлогтой даваа талтай юм бэ гэдэг бас жоохон тодруулъя л да. Сэтгэл зүйчээс өөр даваа талтай хэрэг. Одоо ер нь бол сэтгэл зүйчдэр очихоор бид нар бол одоо юу гэдэг нь өөрсдийнхөө зовлон ингээд яриа л өнгөрдөг. Бид нар бол тест бүгэлэхгүйгээр тухайн оюун бодлыг л асуудаг шүү дээ, тийм. Яг хөө манайх болохоор даваа тал нь гэх юм бол маш хурдан хугацаанд маш оновчтой тодорхойлж өгөх боломжтой. Зүгээр яг сэтгэл зүйн шинжилгээ хэмэл өөрөө гайхамшигтай шинжилгээ ухаан тий. Сэтгэл зүйчдэр очих нь бас зөв буруу биш тий. Гэхдээ нэг тэр хүүхэд тэр хүндлэнгийн хүнд ингээд сэтгэлээ нээгээд ч юм уу тий тэр хүүхдээ таних буцаагаад тэрэнд нь ингээд тааруулсан юу гэн гэхээр миний бодлоор жоон цаг хугацаа их зарцуулагдах байх. Тэгээ манайх болохоор ерөөсөө тэр хүүхдэд ингээд зарим хүүхэд чинь ямар байгаа хязгаар шууд хүнд илэрхийлэхгүй. Манайд ирж байгаа болохоор манайд ир зөвхөн тэр хүүхэд маш ойлгомжтой энгийн л зүгээр хідэн асуулт уншаал тэрэнд өөрийнхөө мэдрэмжээр хариулчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг богино хугацаанд үр дүнтэй маш тодорхой зөв одоо онцлох юм боломжтой. Тэгэхээр одооны хүүхдүүд ер нь их азтай тийм ээ. Одоо бидний үед бидний мэрэгжил сонголтын үед ч гэдэг юм уу яг энэ зүйл байжгаад бид юунд илүү одоо хүсэл сонирхолтой байгаа юм. Түүгээрээ цаашд мэрэгжил сонгосон бол гэж бодож байгаа сонсогчид бас байж магадгүй юм. Яагаад гэвэл хүн нэг ажил хийдэг тэр ажлаасаа цалин авдаг. Хувь одоо хүсэл сонирхол өөрийнх нь хобби тис өөр байдаг. Ажлынхаа хажуугаар хоббиндоо цаг зав зарцуулж өөрөө түүнийгээ хөгжүүлдэг тийм хүмүүс бас их байгаа шүү дээ. Тийм залуучууд. Зарим нэгэн залуучууд бол ээж аваахаа одоо нөгөө чиглэл өгсөн сонгуулсан мэрэгчлэр сургуулаа дүүргэсэн ирнээсээ тис өөр ажил хийж байгаа. Өөрийнхөө сонирхлын дагуу ажиллаж байгаа. Шал дэмэд тэнд цаг хугацаа мөнгө одоо зориулсан юм шиг тийм сэтгэл гонсолтой явж байгаа бас залуучууд бас нэлээдгүйх байдаг. Тэгээд бодохоор одооны залуучууд их гоё юм. Тэгээд манай Монгол улсад 17 оноос эхэлж орж ирсэн гэсэн тийм ээ. Зөвхөн Улаанбаатар хотын хүүхдүүд хамрагдах боломжтой. Хөдөө орон нутагт салбар нь байдгүй. Хөдөө орон манай радио орон дээр явж байгаа. Хөдөө орон нутгийн одоо хүүхэд залуучууд сонирхож байвал цаг авч ирэх үү, ойрчил дараад ер нь хэр байдаг вэ гэд мэдээлэл өгвөл. Ерөнхийдөө яг салбар маань бол зөвхөн Улаанбаатар хотод байгаа. Хөдөө орон нутгаас маш их эцэгчүүд хүүхдүүдтэй явцаар ярьж ирж цаг авч үйлчлүүлдэг. Манайх бол яг одоохондоо хөдөө нутгаас салбар байхгүй ч гэсэн тий ирж байгаа эцэг эхчүүдийн нөгөө одоо жишээлбэл тайлан үр дүн 2 хоногийн дараа гарна гэдэг чинь тий. Тэгэхээр яг тийм спешиал буюу онцгой тохиолдолд бид нэр яг тэр доор нь одоо маш хурдан төрөн шуурхай үйлчлэгээ үзүүлэхийг эрхэмлдэг. Тэрнээс гадна зөвхөн Монгол гэлтгүй манайхаас одоо гадны орнд байгаа монголчууд маш их ханддаг. Солонгос, Япон, Америк тий тэр газруудад амьдарч байгаа, ажиллаж байгаа хүмүүс болоод тэр хүмүүс өөрсдийнхөө хүүхдүүдэд асрын хөгжлөлгөө авдаг. Монгол улсын хичээлх юм бол 2 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулж байна гэж. Бусад улс орнуудын хувьд энэхүү тестийг хэдэн жилийн хугацаатай өмнө ашиглаж ирсэн байдیں۔ Тэр нь бол ингээд энэний үр дүн нь болохоор ерөнхийдөө 80-90% гарч ийнэ гэдэг бол харьцангуй өндөр тоо шүү дээ. Энэ хэрхэн яаж баталт юм бэ гэдэг бас хэлбэрлэхгүй. Ерөнхийдөө манайх болохоор энэ централ тест гэдэг олон улсын сэтгэл зүйн тестийн Монгол дахь аль биесний төлөөлөгч гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг централ тест компани маань өөрөө 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд тасралтгүй хөгжиж одоо сэтгэл зүйн тестүүдээ сайжруулж явж байгаа юм компани байгаа. Дэлхийн 80 гаруй орнд эдний тестүүдийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө баталгаажилтын хувьд бол нэг Америк нэгдсэн улсын одоо APA гэдэг одоо сэтгэл судлалын үндэсний
сэтгэл зүйн тийм үндэсний төв гэж байдаг юм шиг байна тий. Тэгэхээр тэрнгээр баталгаажсан. Дээрээс нь олон улсын сэтгэл зүйн хүрээлэн гэж байгаа. Одоо тэрнгээр бас баталгаажсан. Тэгэхээр дэлхийн 80 гаруй оронд хэрэгжилж байгаа тий. Угаасаа ингээд олон улсынхаа төвшний тэр сэтгэл зүйн орон баталгаажсан тийм зүйл байгаа учраас бид нар бол ямар ч одоо санаа зовцол маш нүр бардам үйлчлэгийг үзүүлж байгаа. Ер нь хүүхдүүд багадаа бол одоо цэцэрлэгт байхдаа сургуульд орохоо өмнө маш олон мэргэжлийг хэлдэг шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд голцсон цагдаа болно ч гэдэг юм уу тийм. Эсвэл онгоцны нисгч болно. За эмэгтэйчүүд нь болохоор багш болно, нэмч болно гэж хэлдэг. За ер нь эртхэн шиг өгөөд өөрийнхөө чиглэлийг мэдээд тухайн чиглэлийнхаа одоо сургалтанд яваад илүү өөрийгөө хөгжүүлж явах нь илүү зөв юм аа гэж бол та зөвлөж штэ тийм ээ. Яг одоо бол мэргэжил сонголтын тал дээр Монгол улсад энэ талаар мэдээлэл бага байгаа учраас энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд их үйлчлүүлж гин үү? Эсвэл ээж аваад хүүхдтэй бүр багаас нь анхаарал эрт очиж үйлчлүүлж гин үү? Ер нь бол жил болгон тухайн жилийн төгсөгчд их үйлчлүүлдэг л дээ. Гэхдээ ер нь манай Монгол аав ээжүүд бас айгүй мундаг болсон. Одоо ингээд хүүхдээ 5 настай 6 настай болчингууд нуцтаад байгаа байхгүй. Тэгээ манайх танахаар хүүхдээ онцлуулж болох уу? Мэргэжил сонголтын нэртгийн ингээд чиглэлийн мэдчихмаар байна гэд. Тэгээ манай болохоор яг онцлог нь ингээд 13 14 наснаас дээш хүүхдүүд буюу 8 дугаар ангиас дээш насны хүүхдүүд сэтгэл зүйн яг тэр тест өгөх боломжтой байдаг байхгүй. Тийм. Түүнээс биш одоо харьцангуй хүмүүс хүүхдийн боловсрол одоо энэ сэтгэл зүй гэдэг юмыг маш их анхаардаг болсон бас хамгийн их тийм гоё зүйл байгаа тийм. Тэгэхээр одоо бол 12 дугаар ангийн хүүхэд очсон ч гэсэн ерөнхийдөө өөрийнхөө чиглэлийг мэдээл авах нь шүү дээ тийм ээ. Ээж аав нь тийс өөр мэргэжил эзэмшүүлэх гээд байхад хүүхдүүд ч гэсэн биднийг үзэн сонсон хамт байгаа хүүхдүүд ч гэсэн ийм газар идэм биш лээ. Та намайг заавал инженер бол гээд байгаа. Хойлоо тийш очиод үзээ л да. Би инженерээр явбал илүү амжилттай байна уу? Миний одоо мөрөөдөд байгаа зураачаар явбал илүү зүгээр байна уу? Хойлоо очиод үзье гэд хүүхдүүдээс ээж аавдаа сэтгэл саналаа хэлэх боломжтой юм биш үү тийм ээ. Боломжтой. За баярлалаа. Ингээд өнөөдөр бол бид карьер хөгжлийн төвийн хамт олонны төлөөлөлтөд ярилцж байна. За ингээд бидний ярианаас сонсоод бол магадгүй ээж аваад би нэрээ энэ байгууллагыг зорж очие гэсэн бодолтой хүмүүс олон байгаа. Гэхдээ тэр тестийн хариу хэрхэн яаж гардаг вэ гэдгийг тайлбарлахгүй юу. Жишээлбэл нэг бол за чиний ерөнхий зорилгочин бол тийм юм байна гэдэг нэг одоо шийдвэр бол гарахгүй шүү дээ. Маш олон шийдвэрүүд ингээ ховжлаад гардаг юм жишээнүүд байт юм билээ. Жишээлбэл нэг хүүхдтэр ч юм уу хэдэн хувийн онооноос хэрхэн яаж олоогдсон байт юм бэ? Ерөнхийдөө үр дүн тест бол онлайн. Үр дүн баашууд онлайнаар боловсруулагдана. Харин тайлан бол үр дүн болохоор тайлан гэдэг юм тусдаа бүр юм ном шиг зузаан юм гардаг байхгүй юу. Тэгээд тэр бүр маш нарийн одоо деталь график задраа тэгэл тэр графикууд нь ямар учир утгатай жишээлбэл таны хүүхэд нийтэж ирж хүчтэй хүүхд юм уу татгшаа хүүхд юм уу тэгэнгүүт нийтэж ирж хүчтэй гэж ерөн тэгвэл яг олон улс юу хэлээд байгаа тэрийг ингээд тэр хүүхдэд нь өөрт нь амар тайлбарлаад өгсөн байдаг. Тэгээд дээрээс нь тэр хүүхдийн өөрийнх нь авсан оноо тэгвэл бас ямар утга учиртай гэдгийг нэг бүрчлэн гаргаад өгсөн байдаг. Ажил мэргэжлүүдийг гэх юм бол яг олон улсад хүлээн шүрэгдэж байгаа 138 ажил мэргэжил байгаа. За тэр 138 ажил мэргэжлэлээр тухайн хүүхэд маань хэдэн хувийн нийцэлтэй байна? 100-ны хэдэн хувийн нийцэлтэй байна? Гэхдээ тэр бүр хамгийн гоё нь таны ийм сонирхол тохироод байгаа болохоор танд энэ мэргэжил их нийцтэй байгаа юм байна. Гэхдээ энэ мэргэжлийг эзэмшихийн тулд одоо та энэ зүйлийг хөгжүүлэх ёстой юм байна. Таны энэ зүйл чинь давуу тал нь болоод байгаа юм биш үү гэдэг тэр задаргааг нь хүртэл гаргаад өгчдгөрөө маш гоё байгаа. Манай Монгол хүүхдүүд ер нь одоо 2 жил ажиллажлаа штэ маш олон хүүхдүүд хандж байгаа гэсэн Монгол хүүхдүүдэд ер нь дийлэнх нь ерөнхийдөө бас нэг чиглэл байгаа хата ямар мэргэжил илүү зохимжтой. За Монгол хүүхдүүд гэж ерөнхийдөө харж байгаа алдаад үтгэлтэй магадгүй тий. Яг зүгээр ямар хэв шин жилэрч гин гэж бодох юм бол ер нь нийгмийн сонирхол аюу өндөртэй. Ер нь Монгол хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд тий нийгмийн сонирхол өндөртэй. Дээрээс нь одоо гоо зүй буюу одоо тэр урлагийн сонирхол их өндөртэй. Сүүлийн үеийн хүүхдүүд харьцангуй нөгөө нэг гоо зүй мэдрэмж өндөр хөгжсөн. Арт сэтгэлгээ буюу одоо тэр нээлттэй чөлөөтэй сэтгэдэг зүйл бол гайхалтай өгөгдөлтөй байгаад байгаа.
Түүнээс биш хүн болгон яг нөгөө өөр зан чанартай өөрөөр онцлогтой учраас өөр л ажил мэргэжлүүд нийцэн нийтээрээ тийм гэж бол хэлэх боломжгүй. За тэгэхээр ер нь карьер хөгжлийн төвийн тухайд зөвхөн мэргэжил сонголт гэхгүйгээр яг одоо бидний үеийн залуучуудаас очиод өөрсдөө сороод үзэх тестлэг бас боломжтой гэдэг нь их сонирхолтой санагдаад байгаа л да. Яг хөтлөгч үлзий шиг би яг энэ ажил мэргэжлээ хийгээд хэдэн хувийн аз жаргал кафег мэдэрдэн тий. Ер нь цаашдаа энэ чиглэлээр яваад явал ямар амжилт ирээдүй хүлээж байгаа эсвэл өөр ямар чиглэл рүү одоо хөрвөх бас боломж байгаа гэдгийг мэдэх боломжтой. За мөн гарааны бизнес эрхэлж байгаа одоо манай өнөөдөр бол хүн бүхэн айл болгонд нэг гарааны бизнес эрхлэгч байгаад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр гарааны бизнес эрхлэх нь зөв байна уу? Бизнесийн ямар одоо салбар илүү тохиромжтойвч гэдэг юм уу? Бизнесийн талын бас зөвлөгөө бас байгаа тийм ээ. Одоо нэг тодорхойлж өгөх. Лам дээр очсноос л илүү үр дүнтэй юм гарах гэдэг юм. Ер нь миний төсөөлөөр тийм. Яг нэг бизнес эрхлэлтийн ур чадварыг тодорхойлох тийм тест байдаг манад. Тэр тест нь болохоор ерөнхийдөө нэг бизнес эрхлэгч хүнд ямар ур чадвар байх ёстой юм. Тэр ур чадварууд дээр таны байгаа хэмжээ хаана байгаа? Таны ямар ур чадвар даваа байгаа, ямар ур чадвар сул байгаа? Та бизнес эрхлэхэд өнөөдөр бэлэн юм уу, үгүй юм уу гэдгийг нь маш тодорхой гаргаж өгдөг. За тэгээд дээрээс нь тухайн ур чадвар бүр нь бас яг юу хийж байгаа гэдгийг тайлбарлаж өгдөг. Тэгээ өөрх нь авсан оноог тайлбарлаж өгдөг. За тэгээд дээрээс нь таны ийм ур чадвар арай давуу өгчсөн байгаа учраас та одоо гарааны чиглэлийн ийм бизнес, одоо гарааны бизнес юм уу, худалдааны бизнес юм уу, менежерийн бизнес юм уу те ямар чиглэлийн бизнес нь илүү зүгээр юм байна гэдэг нь бас гарч ирдэг. Хэдэн карьер зөвлөх байдаг вэ? Манайх одоо 4 карьер зөвлөхтэй. Тэгэхээр өдөрт ер нь харилцаагаар хэдэн хүн өөрийгөө тодорхойлуулах боломжтой вэ? Очир дараал үүсгэх өдөрт хэдэн хүн гэсэн нөгөө тоо заасан зүйл байдаг болов? Ерөнхийдөө бол тэрэн дээр бол нэг санаа одоо одоохондоо бол нэг санаа зовхгүй. Яа тэгвэл манай нүний тест өөрөө одоо онлайн хамгийн гол нь техник технологийн даваа талыг ашиглаад байгаа болохоор ямар ч цаастай ингэж орооцолж байгаа зүйл байхгүй учраас маш урт үр дүнгийн танилцуулах боломжтой. Иргэд олон нийтийн танай байгууллагаар үүсгэж байгаа хүмүүсийн үед эдгээр 10 төрлийн аль төрлөөр нь илүү их дэлгэрээр тестийг хийлгэж байна. Магадгүй сая бол бид ингээд боловсролын тал руу илүү мэрэгжил сонголт руу ярьсан бол өөр хүмүүсийн дийлэнх сонгодог төрлөөс авах нь тэгээд нэг хамгийн гол зүйл нь болохоор бид нар ингээд ялангуяа бид нар залуу үе те яг бидний үеийнхэн болвол аюу өөрийгөө хайдаг болчихжээ. Тэ би би хаана яваад байна? Би юу одоо өшөө хийх боломжтой юм те? Би одоо байгаа зүйлтэй happy биш юм те? Гэтэ би happy болдог намайг жаргалтай болгодог зүйлээ олмоор юм гэж байгаа ярьж байгаа хүмүүс маш их байдаг. Тэгээд өвөгдөж байгаа тест нь гэх юм бол мэргэжил сонголтын тестнээсээ гадна ер нь бол хувь хүний сонирхол ур чадварын тестийг хамгийн их одоо авч байгаа. Дээрээс нь сэтгэл хөдлөлийн өдөртэй хойно чөдөмжийн тест. Ерөөсөө л миний emotion EQ ямар юм те миний сонирхол ямар юм өдөө ингээ 30 хүрэхэд миний ямар ур чадвар хөгжсөн бэ гэдгийг харчаан болвол хүн цаашдаа нөгөө нэг аль чиглэл рүү явах нь угаасаа тодорхойлчихж байгаа юм л та. Тэгэхээр тэр тестүүдийг их хвчлэн бол өгдөг. Тэгээ яг албан байгууллага одоо банк байна уу, худалдааны бизнес эрхэлдэг байгууллагуудаас шалтгаалаад борлуулалтын тест, одоо менежерийн тест те тэр тестүүдийг нь бас ингээд өгөөд явдаг байгаа. Алтан байгууллагууд ер нь хандж байна уу? Одоо ажилчдаа тодорхойлуулах маяг. Алтан байгууллагууд их ханднаа. Алтан байгууллагын хүний нөөцүүдтэй манайх маш их хамтарч ажиллаж байгаа. Ерөнхийдөө сайн хэлсэнчлэнтэй одоо банк, худалдаа, үйлчилгээ ямар гэдэм бүхэл чиглэлүүдэд хамтарч ажиллаж байгаа. Ажилчдаа тестлж байгаа. Тэгээд нэг тохирох одоо 100 хүнийг тохирох ажилтна гэд тийм урайтай манай төслийг бас хэрэгжүүлж байгаа. За, сонсогчдоос зоодлого яриад байна. Тийм, цаан чин зэхвэж байгаа зэхвчээ зөөж. Сонсогчийн асуултыг хэдүүлээ хамтдаа хүлээж авч сонсъё. Байна уу? Бай. За, та холбогдлоо өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Баярлалаа. За, маш их баярлалаа. Өнөөдрийн зочинтой холбоотой асуулт асуух чинь та тавчхан өөрийнхөө асуултыг асуугаарай. Би энэ ямар нэгэн сонсоод ойлгоод байна. Хамгийн гол нь наад байгууллагын хаяг нэг удаа уртсан хэрэгтэй байх юм. За, баярлалаа. Хариултаа радиогоор хүлээн аван сонсоорой. За ингээд маш олон хүмүүсийн эргэлзээ тавих нэг асуудал бол мэдээж хаана байрладаг вэ? Яаж холбогдох вэ гэдэг асуулт байгаа л да. За манай хаяг гэх юм бол яг талбайгаас урагшаа төв намын саналаа явах замд email телевизтэй чанман гэдэг офис байгаа. За тэрний 4 давхарт 401 тоочд.
үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллагын утас гэх юм бол 7070-69 7080-69 гэдэг утсаага утсаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За та авцсны дугаарыг тэмдэглээд авсан байх 707969 708069 гэсэн утсуудаар мэдээлэл аваарай. Байгууллагын байршлыг бас хүнд хэлсэн. Нэг асуултыг сонирхолтой санагдаад байна л да. Одоо нөгөө өөрийгөө тодорхойлуулах гэж очиж байгаа залуучуудыг та хэд энэ бас хариулж болох уу юу мэдэхгүй байна л да. Одоо гаднаас нь харахад ерөнхий залуучуудыг нэг өгтлээдэг штэ их сэргэлэн цаваач гэдэг юм уу? Эсвэл нэлээд хуцтай байрын гэж түүнээс хэр зөрүүтэй гардаг байх харав. Тэр их санагдав. Ерөнхийдөө яг нөгөө нэг хүүхдүүд дээр бол арай харахад аюу амархан байдаг. Насан туршидтэр бол яг одоо ямар ил биш гэдэг юм шүү дээ. Хараад одоо тийм хүн байна, юм хүн байна гэж хэлэх боломжгүй. Гэхдээ яг нөгөө нэг тест өгөөд хариуг ингээд танилцуулаад ярилцах замаар ингээд явхад бол ер нь бол тэр хүн ёо тий бараг л нөгөө ихнэр нөхрөө сонгохдоо бараг танаад ичраа тестлж юм байна. Тийм. Юус магадгүй 2 жилийн хугацаанд маш олон хүмүүс үйлчлүүлсэн байх. Үйлчлүүлсэн хүмүүсээс тестэнд орчоод эргээд танаа дээр дахиж очиад дараагийн тестэнд хамрагдахыг хүсдэг. Магадгүй найзаагаа дагуулж ирээд тестэнд хамруулдаг ч юм ийм тохиолдолд маш их байдаг болов гэж бодож байна. Зөндөө. Эндээс гарч байгаа үр дүндээ тэр хүмүүс би ийм өөрчлөлтийг өөрөө олж авлаа. Энийг надад өгсөнд баярлалаа гэх. Дахиад дараагийн үр дүндөө ч юм уу дараагийн одоо өөрийгөө олох харгуул шилжиж байна. Ерөнхийдөө ялангуяа одоо биш үү бидний залуучууд ихээс л хүүхдүүд айгуу тийм. Маад бүр ингээд сайхан бүр жилийн өмнө яг тест өгөө надаас зөвлөгөө авсан охин ирж байгаа байхгүй ахаад. Тэгэд тэр охин яасан бэ гэсэн чинь нодлон бол уг нь төгсөж сурвал авах хэрэгтэй байсан. Гэтэ ингээд өөрийнх нь ингээд сонирхлын тодорхойсон ч ерөөсөө сонирхлыг хөгжүүлээгүй сонирхлууд ингээд жигдээсэн байхгүй. Юун дуртайж мэддэхгүй, юун дургуйж мэддэхгүй. Тэгээ би тэр охинд юу зүйлсэн бэ гэхээр хичээндөө зүгээр яарах хэрэггүй те мэрэгжил сонгоно гэхээс илүү чи ингээд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй байна те өөртөө хугацаа өгөөч гэсэн. Тэгээ хамгийн гоё нь болохоор манай ерөнхийдөө нэг нийгмийн дарамт тааштай эцэг эхчүүдээс за хүүхдэн сургууль авахгүй л байна гоо чүг те эсвэл сургууль сурахгүй л байна гоо. Эсвэл энэ чиглэлийн хүмүүс л илүү их мөнгө олж амжилттай байж шал дэмий мэрэгжил чи өөрийнхөө сонирхлоор сонгох гээд байна гэсэн яриа их байдаг шүү. Тийм гээ ялангуяа нөгөө 10 жилээ төгсөөд шууд л ингээ оюутан болох ёстой гэдэг ийм сэтгэлгээ ингээ байгаад байгаа хгүй. Тэнгүүтээ нөгөө өөрийгөө олоогүй өөрийнхөө сонирхлыг тамиагүй хүн чинь яаж мэрэгжлээ сонгох юм бэ тийм үстэй. Тэг хамгийн гоё нь тэр охин болохоор амар зоригтой шийдвэр гаргаад 1 жилийн засварлага авсан байгаа хгүй. 1 жилийн засварлага аваад хэлний сургалтанд яваад одоо тухайн үед тэрийг өгжүүлээч нэгээ таниач гэж зөвлөгөө өгжсэн тэр зөвлөгөөнүүдийг дагсан. Дээрээс нь аав ээжтэйгээ маш их ярилцаад энэ шийдвэрийг гаргасан. Би яг 1 жилийн засварлага авч ирж байна гэж. Гэтэ энэ 1 жилийн хугацаанд би сайн дурын ажил хийж үзлээ, сургалтуудад явж үзлээ. Тэгээ би ер нь юунд дуртай бэ гэдгээ бараг би өөрөө олчлоо. Одоо би тестээр зөвхөн би баталгаажуулмаар байна гэж иржсэн. Тэгээд тэр охин өөрөө тэр эдийн засгийн бүр одоо санхүү шинжээч гэдэг ажил бүр амар сонирхоод байна гэсэн тэр ажлын бүр үнэхээр угаасаа бүр ирээдүйн хувьтай гарч ирсэн бохгүй тэр хүүхдэд. Тэгэхээр би тэр охиноор бол амар бахархсан. Тэр хүүхэд магадгүй найдлан те манай тестээр үнэлүүлээгүй бол эсвэл үнэлүүлчихэд үр дүнгээ таагаагүй нөгөө л аав ээжийн дарамтаар найзууд манай одоо үеийнхэн оюутан болж би сургуульд орохгүй болохгүй гэдэг юм сэтгэл зүйн айцтай сургуулаа сонгоод мэрэгжлээ шал өөрөм сонгоо явцсан бол тэр хүүхэд энэ жил ингэж аз жаргалтай ирээд өөртөө тийм итгэлтэй мэрэгжлээ сонгоод явах байсан уу те гэдэг бас тийм. Бас нэг зүйл сонирхол татчихжээ л да энэ мэрэгжил сонголт дээр одоо дэлхийд эрэлт хэрэгцээтэйгээ 130 мэрэгжил гэж түрүүн тавцалж ирсэн. Гэтэл дэлхийд эрэлт хэрэгцээтэй байгаа дэлхийд одоо нөгөө өндрөө авж байгаа мэрэгжил өнөөдрийн манай Монголын хөрсөн дээр тэр бүр амжилттай биш ажлын байр дутмагч гэдэг юм уу ажлын үнэлгээ багч гэдэг юм уу байдаг штэ. Тэгэхээр тийм мэрэгжил одоо таарах хүүхдүүд гарч ирдгүү. Тийм мэрэгжил таарах хүүхдүүд гарч ирэхэд тухайн хүүхдүүд болон ээж аваад бас хэрхэн хүлээж авдаг бол хамгийн гол нь манайх болохоор 138 ажил мэргэжил гэдэг нь яг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ажил байхгүй. Түүнээс иш эрэлттэй байгаа ажил юм биш. Тийм дэлхийн хаанччууд хийсэн энэ хүн тэр ажлыг их боломжтой гэдэг ажлууд байгаа. Харин дэлхийн эрэлттэй мэргэжлүүдийн хувьд гэх юм бол яг үнэндээ дэлхийн хөгжил болоод тэр ажил мэргэжлийн чиглэл нь эрүүл мэндийн техник технологийн л хоёр чиглэл рүү ерөнхийдөө явцсан байгаа байхгүй. Тийм тэгэхээр Монголд болохоор одоо техник технологи одоо яг хүч авч эхэлж байна те. Тэгээ яг нэг бид нар хүүхдүүдэд юу зөвлөдгөө гэхээр
Үгүй Монголын эрэлт хэрэгцээ чухал, илүүдэл дутуудал чухал, дэлхийн эрэлт хэрэгцээ чухал. Гэхдээ тэ уучлаарай эдийн засаг амар илүүдэлтэй гэдэг байгаа мөртлөө өнөөдөр маш сайн эдийн засгийн мэргэжилт хэрэгтэй нэ танаа теслүүлэх юм хүн байна уу гэд манайхаас асууж байгаа маш олон хүний нүц байдаг байхгүй. Тэгэхээр хичнээн тэр мэргэжилтөө их байгаа ч гэсэндээ яг хэрэгцээ хангаж ийн үгүй л үгүй. Зөв хүмүүс нь тэр мэргэжлийг сонгож байгаа юм бас эргэлзээтэй. Тэгээд дээрэс нь тэр хүүхэд үнэхээр мундаг эдийн засагч болох чадвар байхад тий уучлаарай эдийн засаг илүүдэлтэй байгаа ч өөр юм сонгоо гэж явах бол үнэхээр учир дутагдaltaй тэнэг зүйл байхгүй миний бодлоо. Тэгэхээр илүүдэлтэй байна уу, дутагдaltaй байна уу, ямар байна, цалин бага байна уу, ажил бага олдож гин үү тэр юусаа хамаагүй. Тэр хүн үнэхээр ажилдаа бүр гүн дурлаа тэрийгэ хийж байгаа тохиолдолд тэрийг өөрөө гаргаж ирээ тэрний эрэлт хэрэгцээ хүүхэд өөрөө бий болох боломжтой. Өрсөлдөх зах зээлийг өөрөө ч бий болох боломжтой. Үн цэнэ ч өөрөө бий болох боломжтой. 12 цаг 54 минут болсон. Нэг сонсогч холбогдоод байна. Сүүлийн дуудлага болгоод авах байлаа. За нэг төлөвийн 13 цаг хүртэл үргэлжлүүлээ. Төхөө 5 минутын хугацаанд үргэлжлүүлээ. Тэгээ сонсогчоо хамтдаа ярилцъя. Ано? Харамсалтай нууц тасарсан. За төлбөр хэдвэ гэсэн одоо студид коммент ирсэн байна. Ямар үн ханштай байд юм бэ гэдгийг бас тайлбарлая тийм. Яг мэргэжил сонголтын багц тест дээр нь гэж ойлгох уу тийм. Тэгээ. Аха. Ер нь бол манай тест хамгийн багадаа 50,000-аас эхэлдэг. За дараагийн сонсогч холбогдлоо. Байна уу? Харамсалтай нууц тасраад байна. Маш олон сонсогчид сонирхоод зэрэг зарлахаар утас маань ачаалаад ирэхгүй тохиолдол бас байдаг. Тэгээ та бүхэн бас манай нэвтрүүлэг лайв болон хадгалагдсан үнэлтэн нөхөд Монголын радио гэсэн пэйж хаяг руу ороод бас үзэх боломжтой дараагийн дуудлагыг хүлээж авъя байна уу? Байна уу? За өдрийн мэнд хүргэе. Та маш хурдан асуух асуултаа товчхон асуугаарай. Цаг багуулсан байна. Энэ наад нэвтрүүлгээс авч дахин хэлэх боломж байна уу? За бид танд хэлж өгье. Холбогдсонд баярлалаа. Тэгэхээр энэ карьер хөгжлийн төвийн утсыг бас асуусан маш олон сонсогчид байна. 709969 708969 гэсэн утсуудаар та бүхэн холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгэхээр сая үн ханшийн үед ярьжсэн тий. Тэгэхээр энэ их гой зүйл байгаа. За эхлээд би танилцуулъя л да. Яг хоо манай тестүүд хамгийн багадаа 50,000-аас эхэлдэг. Мэргэжил сонголтын багц тест гэд 3 төрлийн тест өгж байгаа тий. Тэр тест нь үнцэн 200,000 гэдэг байхгүй. Тэгэнгүүт хүмүүсээс ямар мессеж ирдэг вэ гэхээр арай үнэтэй юм шүү. Тий. 200,000 чи яа бас л чанга юм аа тий. Та нар надад үн ханшаа жоохон буулгаа бодооч юм уу тий. Гэтэл үгүй. Өнөөдөр таны хүүхдийн барьж байгаа утас тэгээ өмсөж байгаа зүгээр нэг ээлжин хувцас гутал хэдэн төгрөг үнэтэй илээ. Тэр зүйлүүд тэгвэл таны хүүхдийн ирээдүйг өөрчлөхөд те өөртөө ихтэй үн цэнтэй хүний бий болоход нөлөөлж байгаа юм уу? Үгүй те. Дээрээс нь нэг эцэг их хүүхдээ сургууль сургахын тулд 4 жилд ойролцоогоор 20 сая төгрөгийг бол хангалттай үрж байгаа. Тэ. Тэгээ энэ 20 сая төгрөгийг тэгвэл бид нэр хүүхдийн сургалтын төлбөр биш бизнес гэж бодъё л доо. Тэ. Тэгэхээр хэрвээ та бизнес 20 сая төгрөгийн бизнес эрхлэж байгаа бол яаж өөрөө судалгаа шинжилгээ хийж тэ яаж маш их одоо хүн амьтантай уулзаж хин 20 сая төгрөгөөр шууд энэ эдийн засаг гэдэг минь бизнесийг эрхэлчихье гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр яг хүүхдээ яг ингэж бодох хэрэгтэй байхгүй юу? Мэргэжил сонголтод хүүхдийн хань ижилтэй адилхан нэг насны маш чухал сонголт байгаль дагаж явах зүйл шүү дээ тийм. Тэрийг одоо хань ижлээ сонгож байна гэж бодох юм бол тэ тэгээ 20 саяын төгрөгийн бизнес эрхлэж байна гэж бодох юм бол тэ өнөөдөр тэр тестийг өгөөд 200,000 төгрөгөөр одоо англи тайлан, монгол тайлан дээрээс нь одоо албан тэр зөвлөхийн зөвлөгөө авч байгаа тэр зүйл бол энэ мөнгө ханшинтай харьцуулахад бол хэмжээшгүй үн цэнтэй гэж би өөртөө бодож байгаа. Сертификат тайлан дагалдуулж өгдөг байх юм тийм үү? Тийм, тайлан дагалдаж өгнө. Ерөнхийдөө үр дүнгийн танилцуулсан одоо нэг хүүхдэд гэх юм бол ойролцоогоор нэг 40-50 орчим хуудас тайлан очдог. Ерөөсөө тэр 40-50 хуудас тайлан зөвхөн тэр хүүхдийн өөрхөн тухай. Тэгэхээр тэр хүүхэд маш шинжлэх ухааны үндэслэлтэй учир шалтгаан логикгүй илдаатай нь би ийм хүн юм байна гэдгийг таних бүрэн боломжтой байхгүй юу? За баярлалаа. Цааш нь дэлгэрүүлээд олон зүйлийг асуумаар байгаа боловч нэвтрүүлгийн цаг дуусаж байна. Бид нар цагтаа өргөх хэвээр харин ч одоо 5 минут цуглаад ярьчлаа сонсогчдын өсөлтөөр тийм ээ. За баярлалаа. Тэгээд манай сонсогчд маань шинжлэх ухааны үндэслэлтэй олон улсын баталгаатай тестээр өөрийнхөө оюуны мэдлэгийг сэрж Монгол орны ирээдүйн улсын
энэ сайхан хүүхэд багчуудыгаа уйлаг залуучууд маань өөрөө хинбэ гэдгээ тодорхойлох ийм боломж бас Монгол орнд маань нэгдэж байгаа. 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа карьер хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. Монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл тэмүүлэл өхөн гэрэлгээтэй сайхан байхын эрмэлийг өргөн дэвшүүлээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт карьер хөгжлийн төвийн карьер зөвлөх оюун урагдан ярьж оролцсон урилгыг хүлээн авч их сонирхолтой ярилцлага өргөнүүлсэн танд маш их баярлалаа. Цаашдаа ажилд нь өнөр амжилт хүсье. Урьж ярилцсан та хоёртаас баярлалаа. Амжилт хүсье та бүхэндээ. За баярлалаа. Сонсогчдоо утасны дугаарыг дахин хэлье. Маш олон сонсогчид утасны дугаарыг сонирхож байгаа. Та бүхэн карьер хөгжлийн төвтэй холбогдохыг хүсч байвал 7000 7969 болон 7000 8069 гэсэн утсуудаар холбогдорой.